Өвөг дээдсийн бүтээсэн соёл зан заншилууд бидний үнэт өв. Түүнийг хайрлан хамгаалж өвлөн уламжлагч Ахмад үеэсээ суралцсан хойч үедээ зөвөр өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг билээ. Монгол түмний бахархал, оюун санааны дархлаа болсон энэ үнэт өвийг бүтээн залгамжлан авч яваа хүүхэд залуус бол гаруул нэвтрүүлгийн бааtruуд. Тэд юу бүтээж хэрхэн суралцахыг хамтдаа харцгаая. Монгол түмний гар урлалын нэгэн үнэт өв бол суран идэл. Эртнээс малаа түшиглэн арьс ширийг боловсруулж бат бөх уур хит сайтай идэл урлан ахуй амьдралдаа хэрэглэсээр иржээ. Цагийн урсгалд энэ уламжлал алгуур бүрдгэрсэн ч үн цэнэ алдаагүй өв соёлын үнэт хэсэг хэвээр үлдсэн билээ. Төв аймгийн Дэлгэр хаан сумын малчин Батсайхан 2009 оноос хойш арьс ширийг уламжлалт аргаар боловсруулж суран идэллийг ахуй амьдралдаа сэргээн хэрэгжилжээ. Тэрээр зөвхөн өөрөө ахуй амьдралдаа хэрэглэхээс гадна нутгийнхаа хүүхэд залуус зааж өвлөлөн үлдээж байна. Энэ бол Монгол ахуй өв соёлын галыг өргөжлүүлэн бадрааж буй нэгэн сайхан үйл хэрэг билээ. За сайхан хутгаж байгаа миний хоёроо. Одоо ингээ сайхан хутгаад. За наана ширээ сайхан дэлэг. Өөр сайхан хойш наруудаа дэлгэж. Ах энэ хөвгөө яадурдгийг. Одоо энэ хөвгийг халуун бүлээ усаар сайхан зуураад. Тэгээ одоо энэ ширэн дээр нэг тал дээр навэж хийн одоо. Энэ ингэж бодох. Энэ доод ингээ халуун юу ингээ сайхан ингээ дээштэй хорлож байгаа. Ингээ сайхан хутгаж. Одоо хөвгөө одоо хэр удаан зурдгийг. Энийг одоо ингээ ерөнхийдөө сайн ингээ сайхан бүгдийг яг жигдэх сайхан хуурай хэвэг байхгүй болтол сайхан зуураад тэгээ ширэн дээрээ дэлгэх хэрэгтэй. Одоо энэ малын тижэлтэй нойрлцсон юм уу? Тэ ерөнхийдөө мал иддэг хэвэг л одоо энэ үнд баах гэж байгаа. За ширээ сайхан дэлгэж яваад ингээ сайхан тал тийш сайхан дэлгэж яваад. За одоо тэгээд яг бүгдийг дэлгэж. За гисэн ширээ ингээ одоо энэ намрын эцсийн ширийг өвөл хөлдөө байлгаж байгаа. Одоо гисгэлээр ингээ хавар гисгэлээр сайхан дэлгэж яваад үсийг авах гэж байгаа байдал байна. За энийг өргөж явж энэ дээр хий. Тэгээ хэвэг боонд одоо дээр нь хэвгээ ингээ нэг тал дээр насгаад. За ингээд энийг. За одоо ингээ сайхан тараана. Миний өдрийгээ сайхан элбэд ингээ тараагараа энэ мотор. Ингээ яг ингээ жигд тараад ерөөсө бүгдийг яг сайхан ямарч юу ингэж үлдээгээ тэр хойд чанараа навчтай. Жигдэхээ сайхан тараад нэг тал дээр нь дөрхиж яваад эргүүлээд энэ талаа ийш навч хавсарна. Ийш нь хавсар одоо. Тэр яг шанаан дээр авчихсаа. За одоо ингээд эргүүлээд ийш нь хавсарна хаад. Ингэж хавсараад. За тэгээ одоо тэр цаатлын шанааг нааш нэг нугал. Ахаад нэг нугал. Энийг ингээд нугал. Ахаад нэг хоёр нугал. За тэгээ одоо эргүүлээд тэг. За тэгээд нэг боодог юм би. Шуудаа байгаад энд. Илүүгэрт байгаа байт. Одоо энэ ингээд хөвгөө халуунаар боотсон дотроо халуун хөвгтэйгээ байгаа. Тэгээ энийг одоо сайхан шууд юмд боодгийн. Боогод бас хэд хонуулнаа энэ. Нэг 6-7 хоноо тэгээд аяндаа ингээ хажуугаар гараа хийгээд үзгэлээр ингээ өсөн сугарч зулгарахаар болцсон бол ингээ сугараад ирэн тэгэнгүүт нь сайхан гараараа ингээ сайхан зумлал. Томхоод бид нар нүсийн зулгааж авна гэсэн үг үү? Одоо эн чинь ингээ 2-3 хоноод өсөн ингээ сулраад ирэн тэгэхээр ингээ бүгдийн сайхан ингээ нэг дэлгэж байгаа дээрээс ингээ хэвгийг асгаж байгаа тэгээд ингээ сайхан зулгааж авдаг. Эндээс нөрөг мөнөх. Таграа. Ингээ яг ингээ дөрвөлж юм байх хэвээр энэ ийм шууданд л яг даад ингээ сайхан зангич. Дөрвөл ингээ сайхан зангич. За тэгээд гас ингээ. Хөргөр та дөрвөлгээд нэг алтгууч. Гэтэ оруулаад авчих. Өөрийнхөө хүүхд очвол заагаал сургаал яваал одоо хондоо бол дандаа аав ээжээс л өвлж авсан. Одоо миний аавын өвг эцэг бол бас л одоо тэгэл өөрөө гараараа хүрээ бүх одоо сурмон эдлэл бүгдийг яг бийдэг байсан.
Тэрийг одоо бид нарт бол ерөөс их л захидаг байсан л да. Миний хувьд нэр мормал унахтаа дандаа тийм сайхан суран хэдэлтэй мөр имэйл хазаартай мөр унж бай. Хөхүүр байвал айрггүй ирсэн байвал айргаан дандаа сайхан хөхүүрэнд ийжс гэж ууж бай. Тэр хөхүүрний айрыг бол одоо ямар байдгийг одоо хүн болгон амсаал мэддэг. Ерөөсөө тэр би авар савнд ихийн шаардлага ерөөсөө байдгүй гэж тэгж ярьдаг. Тийм асуудал байсан. Одоо наа чин ингээ усан салаад гүйцээд ирвэл тэгэл дэлгээд авахд ерөөсөө болно. Одоо наа чин салаад дуусч байна. За ахаа одоо энэ хийдэр дараа ингэж зомлох уу? Одоо наадсан 6-7 хоногийн дараа зомлон да ерөнхийдөө дулаахан газар байгаад бол 4-5 хоноо зулгардаг. Тэг одоо тэгээ сайхан дэлгээд янзлаа. За төлөлөх үү? За дэлгэх. За. За одоо энийг зүсэх ажилд орё. Юу яа? Хайч явъя дэрмэх. Сайхан тойруулаад. Сур хийх учраас одоо энийг зүсэн заа юу. Одоо ямар ширээр нь одоо хөхүүрийгээд ямараар нь одоо суурь. Одоо энэ болохоор ингээд бүтэн шир байвал хөхүүр хийнэ гэсэн үг. Одоо ямар ч эсгэж барайгүй одоо ерөөс их цэвэрх яг ингээд ийм юутэй байл. Мах бол хамаа байхгүй. Дотроо махтай байсан нь бол хамаа байхгүй. Дараа нь махыг авна. Тэгэхээр одоо энийг бол хэдүүлээ ингээд сур хийх юм. За ёо бүгдээр ингээд сайхан тойруулаад за ингээд зүсье. Ингээд сайхан тойруулаад зүсдэг. Ингээд энэ захыг ингээд авдаг хэрэгсэ. Яг ингээд нэг бүрч ингээд дугуйрч ингэж авах хэвээр. Яг ингээд. За одоо минь ингээд тойруулаад аваад. Ингээд сайхан дугуйг нь олж аваа шүү. Аваад нь ингээд сайхан тойруулаад. Энийг юутай л ингэж оруулаад ингэсийгээд авчих. Одоо нэг ингэ сайхан өрөнд өгөөд тэгээ гандаа сургуулсан шүү дээ. За энийгээ зайчлал амчих. За энэ над юу гаяа. Тэр талаас нь хэлмэнийх үү тэр. Тэрвэнийг ингээд арай нэг шөвгөр талаас нь хэлдэг. Тэгж эхлээд. Тэгээ сайхан тойруулаад. Энэ ахыгаас харж байгаад ингээд ийгтэл дараа жилд ингээд хийн штэ. Чинь том болол хийн. Ингээд цугаараа ингээд илбээ хийждэг бол. Сур хийхээр бол байна штэ. Энэ сур хийх ширээ ингээд энд нингэн газрын 3 хуруу. Энэ байна одоо энэ цавын ийм нинг. Энэ нингэн дээр ирэхэд ингээд ахаад ингээд наашаа өргөсгөөд явна гэсэн үг ингээд. Ингээд 3 хуруу 3 4 хуруу ирээний өргөсгөөд тэгж явна. Наа одоо ингээд нааш зүс. Тэгээ татхлаар энэ арийнхаа зузаантай адилхан болно гэсэн үг. Зузаан газраа болохоор 2 хуруу ирээний нарийн зүс. Одоо тэгээ зүсгэлээр наа чин татхлаар аянда тэр нингэн газар чин сунаад яг адилхан тэгшхэн болно гэсэн үг. Тэгээ зүсээд бай. Арай л нарийн хисгнаадах. Таач эрт байх юм бол ер нь дажгүй явчихна уу? Жоо хэсэглэн болохоор бас жоох юу байгаад байдیں۔ Их хатуу хайчны бэр орох гээд жоох нэг баг зэргийн нэг заримгдсан нэг царцсан байх юм бол бас их дажгүй хайч өөрөө явчихдаг. Тэгээ бас төсөлтөн дээр бас их анхааралах шиг байгаа. Тэгээд төсөлт нь бас нэг хамаагүй нарийнхан зүсчих юм бол тэгээд төсөлт нь нөө дараанаас юм аа ихээр нөө голоор нугуулжсэн юм аа энэ нугуулахгүй тохиолдол зузаан сурууд нь арай гайгүй өрөнгөн зүсэл ер нь голоор нугуулсан ч өөлж ирсэн ч ер нь амар гэж бол өрөнгөн зүсэх нь ер нь зүгээр юм шиг санагдаж байгаа. Хийгээд сур илдээ сураад цаашаа явсан хүн бол би хэдэн хүн тэгээд зөндөө сайхан залуучууд сайхан сураад явсан. Ер нь энийг яг хөө тэгээд тасдахгүй тулд одоо яг хийдэг журмынхан дагуу заагаа сургаад өгнө. Тэгэхээр яг нэг ерөнхийдөө нэг 18 20-од настай тийм сайхан залуучууд бол янзын сайхан сур. Өвлөн уламжлагч Бацайхан ахаас арь ширийг боловсруулах эрдэмт суралцж байгаа манай хүүхдүүд үхрийн ширийг 2 хуруу орчим өргөнтэйгээр тэгшхэн хайчилж дуслаа. Нэг үхрийн бүтэн ширнээс дунджаар 7-оос 8 алдурт датлаг гардаг нь сонирхолтой санагдана. Одоо хүүхдүүд хайчилсан сураа тусгаалan бэлдсэн гандаа хийж, үс насыг нь бүрэн унгаан цав цагаан болтол нь байлгана. Нилээ хэсэглэн үнэрч байна. Энийг таглж болдгүй юм аа. Энэ таглж болохгүй. Таглвал өмхөрчих гэж үчи 100 цагт. Дандаа ингээд салхитайгаа ингээд ийлээ битэх хэвчээ. Тэгвэл зүгээр битэх. Ган гэдэг маань энэ сурыг эдээ оруулж одоо бөхчүүлж өгнө гэсэн. Одоо нэг ёсонтой уян одоо эн чинь түүхий байх юм бол ер яс шиг юм болно. Хатуу улаанаараа байвал. Тэгэх юм бол энэ ганд орсноороо бол энэ
зөөлөн уян болно гэсэн үг. Одоо хуурд нуурах нарай баг гэсэн үг. Тэгээ илдэгдээ тосдоо одоо илдээд ирэхлээр энэ зөөлөн сор болж байгаа юм тэр. Одоо эн чинь шар суу орж байгаа юм, гурил орж байгаа юм, хив хийвэл болно, мал иддэг хив хийсэн ч болно. Тийм, ялгаагүй. Хив гурил хоёр бол аль нь ч болно. Тэгээд сайхан шар суугийн арай ахиухан хийгээ усын багхан хийгээд. Тэгэл нэг сар хэрээний болгоод авах бол ер нь сур сайхан болт юм доо. Тэгээд цагаан аяндаа энэ сурны дотор тал нь ингээд хуураад битэг. Ингээд одоо тийм махан хуураад битэг. Ган орсон сурны ингээд махан ингэж хуурдаг. Сул битэг. Тийм ээ. Ингэж авагдаад битэг. Тийм болдог. Ган ороогүй сурных бол ер ингээд зулгаагаад ийлдэхгүй гэсэн үг. Тийм л болтыг. Ганцаа оргоцсон бол одоо илтгэхэд сайн гоё үстэй. Тэг илтгэхэд арай л хялбар болно л гэсэн үг. Одоо 100 дардаг байсан бол 50 дарах ч юм уу 70 юм дарах ч гэдэг юм уу нэгээс тийм л болж байна. Гаргаад алхруудаа хатах уу? Энэ их удахгүй ерөнхийдөө салхитай өдөр бол дороо хатна. Салхи багтай өдөр бол бас хүйтээс ийм бүрхэг өдөр бол бас нэлээд хурд уддаг тийм 2-3 цаг болно. Сайхан нартай өдөр бол дороо хатчихдээ. Ингээд энэ чинь тэрөөсөө бүгдээ сайхан мотор сайхан утгаад байх хэрэгтэй. Ерөнхийдөө дээдл нь хатчих гээд үйдэг доотлын ингээд дээр нь гаргаад ингээд ерөнхийдөө доош нь хийгээл байх хэрэгтэй байхгүй. Ил гаргаж болохгүй гэсэн үг юм. Дандаа доор далд байх хэрэгтэй. Энэ дээрийн ган ингээд заавал тунж байх хэрэгтэй байхгүй. Монгол хүн чинь ерөнхийдөө тэгэл одоо хөдөөний малч уулсууд тэгэл одоо мал явдаг суучин тэгэл хазаар ногт бугуул чөдөр тэгэл бүгдийг нэр нь өөрөө хийж сурах хэрэгтэй. Тэгээ одоо тэгэл ерөнхийдөө хөхүүр хийж сурна бугуул хазаар ногт бүгдийг сурна да. За миний хувьд бол багаас аавынхаа дэргэд харж өссөн. Тэр малчин хүн болно гэж шийдтсэн. Тийм болохоор одоо шир сурарлаа одоо юм хийндээ. Сайхан дуу хийгээд л. Тэгээ өдөрч. За тэгээ цаатал руугаа сайхан тэмдэг. Би ямар хөө ажиллаж юу? За ер нь сайхан зүссэн байна. Жигдэхээ сайхан болсон байна. Одоо эн чинь ингээд сунаад бүдүүн газар нь сунаад нарийсаад ингээд жигдэх болоод ирнэ. Ингээд ерөнхийдөө нэг зөв зүссэн байна. Би одоо энэ зүссэн сураараа 100 бугуйл хийж болох уу? Одоо болно л да. Одоо энэ чинь сайхан илдээд сайхан сунаад ирэнгүүт нь сайхан бүдүүн хэсгээс нь сайхан аваад тэгээд 9 алттай бол 9 алттай 6 алттай бол 6 алттай тэгээ яг өөрийнхөө хүссэн хэмжээгээр аваад сайхан тэгэл сайхан илдэж байгаа сайхан бугуйл хийгээл зузаан талаас нь сайхан хийждэг. Нэгэн тал нь бол дөрөв тал нь хээлэн тал нь бол нэгэн байдаг. Ийм нэгэн байдаг. Энэ зузаан зоо талнуудаар ингээ ийм зузаан бүдүүн болоод ирдэг. Тэгээ ийм жигдэхээ сайхан талаас нь аваад сайхан бугуйл хийждэг. Энэ бол терм. Энэ ганцхан сур. Ганцхан сурыг термээр илтэнэ. За одоо тэгээ сайхан таар. Хурдан таар. Тэгээ хурдан дээш нь яваа хурдан доош нь дараал. Хамгийн гол нь хурдан. Сайн бяр гарга. Тэгээд. Дээш сайн явал. За ингээд явуулаад байгаа. Дөмөхөн дараарай. Одоо сурлаа. Хариугаа сурах гэж зогсоож болохгүй. Тэгээ өвдүүл болж хэрэгтэй. Өвдүүл амарч байгаа дахиад дараад байна гэсэн үг. Ингээд тэгээ нэг хурдан. Ингээд за дараа хоёр гараараа. Ингээд сурна. Дараа эргүүл. За ингээд сайн сур дарж сурахын төрөвч одоо. Дөнгөд гоё дарж байна. За тэгэнгүүт дараагийн нөхөр ирээд бариад байгаа. Заа юу. Тэгээд галц хурдан дараад яг за тэгээ одоо тэгээ олж. Хурдан дараад хурдан дээшлүүл. Энэ том жолоо энд нэгэд ногтлоод сураар хүлээд уйд сэдэр байхад бол тэр нь хагараад байтг. Одоо энэ олон сур ингээд элдэнэ гэдэг чинь эн чинь ингээд өдөрт ер нь хичнээн мянга эргэж байгаа хоёр юм чинь юусэн ингээд байнга ингээд эргэлтэд их эн чинь ингээд бүр их хурдан эргээд байх юм бол бүр хүчтэй эргээд бүр дээш доош ингэж явдаг. Тэгээд байхлаараа чулуудаараа хагараад байна шүү дээ. Тэгэхээр төмөр байвуулаараа илүү юм уу гэж би бодоод байна. Улсууд нэг өөхийг халтхан аваад ингээ хийчдэг хөрийг доторх махын. Тэгэхээр нөгөөх нь ган ороод ирэхлээр тэгээд доторх нь хуурдах гэсэн. Хальсна. Хураад байна. Зөвхөн тэр өнгөн дээр гоо хальсыг авч байгаа. Хальс одоо хальсны чинь наа талд нь мах байгаа юм. Яг ингээ харахад бол наа талд нь мах өөх нь байгаа. Тэгээ яг тэр
мах арьс хоёрын завсраар нь ингээд яг ингэж үргэж явуулах хэрэгтэй. Бусдад цаашаа оруулаад ширц орно. Дээшээ гаргуул дутуу үлднэ гэсэн л үг. Ер нь тийм л байна. Энэ шир бол ерөөсөн тэр хар цагаан, улаан тэр янз бүрийн шир байгаа шүү дээ. Тийм алаг малаг. Эдгээр бол яг л миний хийсэн хөр яг л нэг л өнгө. Ерөөсөө л тэр айраг нь хаагаараа хийсэн байна. Яг тэр бүгд л гэрэлтэж тийм л байна. Тэр яг доторх махын ингэж ерөөсөө авсных л байгаа. Тэгээ саяхан махалсан ширэг сайхан тэнилгээд ингээд тал тийш нь татаад яг ингээд бүгдийг яг жигэд за одоо ийш нь хавсар. Энэ талаа ийш нь тавь. За тэгээ яг энэ гол хэсгээ яг сайн тохируул. Тэгээ илүү гарсны ийш нь гүйлэх. За тэгээ гүйснэ үү. Тэ өдрөөгөө жоохон татаад. За болно. За ингээд энэ хөхүүрний дээд тал нь хамгийн бага хөхүүр юм 30 см байдаг. Дээдлийн үзүүний дээдл нь. Ингээд. За энэ ингээ 30 см энэ дээр тэмдэглэл. Тэгээд доошоогоо энэ хэр урт ширэг вэ гэдгээс шалтгаална. За энэ чинь 80 см гэдэг чинь дээшээгээ дахиад 80 см явна гэсэн үг ийшээ. За энэ дээр ирнэ гэсэн үг. За тэгээд энэ 80 см энэ дээр тэмдэглэнгүүт эндээс ингэнэ. Метр. Дээдл нь метр байгаа заяа. Энэ доотлол ингээд 50-тай хийхлээр дэлгээд метр болно гэсэн үг заяа. Метр болно гэхлээр энэ 80 см-тай хөхүүрэнд арай жижигдэнэ гэсэн үг. Тэгэхээр энийг арай хасаад 90 см-тай хийгээ заяа. Энэ дээр тэмдэглэж. Тэр шугамны зүрээр дарчих. За тэгээд ийшээгээ мөн яана. Ингэж хэмжээд 80 см байгаа юм чи. Энэ дээд 30 см байсан шүү дээ. Энэ юуны зүр чинь. Тэ наа чин 30 см чи энэ дээр гаргаад. Энэ чиндээс ам болно. Ингэж зураад. Тэрийг 30 см дээрээ тавиарай. Аль вэ? За ингээд зурцаа. Одоо энийг харгаж аавна. Тэндээс нааш. Яг зураасаа газ хэрэг. Одоо бол би ингээд хөхөр ихийг заалгаж байгаа. Эв дүүбэр тэгэл бүгд л ухаан бүгд л хэрэгтэй байх. Хөдөөний ус чинь дандаа хөхөрний л айраг байна. Савны айраг гэдэг хүмүүс л яг аав ээжүүд л ярьдаг ч тэгээд хөхөрний айраг илүү амттай, хөхөрний айраг л гоёж ярьдаг. Тэгээд өөртөөс уухад бас нэг араа ондоо байдаг ч хөхөрний айрагч. Зуны халуун нартай өдөр хөхөрний айраг бас араа ондоо. Савны айраг болохоор араа нэг сони ахарцсан сони амттай болчдөг юм жоохон гашуун болчдөг гэх юм уу. За ингээд ерөнхийдөө одоо хөхөрийн хэлбэр гараад ирэх гэсэн үг ингээд. За энэ ам нь байгаа одоо. Ингээд дэш энэ хүзүү. За энэ ам нь одоо булангийн ингээ хэсгэн. За энэ жижиг хөхөр учраас энийг жижиг булантай хэсгэн. За тэгээ одоо энэ булангийн энэ жижиг хөхөр учраас 8 см-тай хийн гэсэн үг. За яа. Тэгээ ингээ 8 см-гээ эндээс нийш ингээд хэргаад яг 8 см болонгууд ингэж өрхөөд ахаа энэ талаа яг адилхан бас. За ингээд 8 см болсон. За тэгэнгүүт энийг энд нэгээ тэмдэг тавьж байгаа халз гол нь учраас. Тэмдэг гаргаж чад энийг ингээд яг нөгөө тэмдгийн халз голд нь оруулаад ингэж барьна гэсэн үг. Яг ингээд. Тэгэхээр энэ булан юу чи яг ингээд дугуйраад ингээд тэгээ ийм хоёр гогцоотой. Тэ барьдаг бариултаа. Ингээд бүтэн булантай ийм гоё дугуй ийм гоё өргөх хөхөр болно гэсэн үг. Энэ одоо хэдэн литрийн хөхөр болох вэ? Энэ одоо 60-аас 70 литр ордог хөхөр болно. За манай энэ хоёр хүү яг сурч байгаа одоо ерөнхийдөө сайхан аль нь хоёулаа тэгшгээ хийгээд ерөнхийдөө жигдэрчил байгаа. Бас боломжийг сураал байгаа. Би бас баярлалаа л байгаа. Тэгээд одоо эдгээр жингээ сураад аваад эдний хүүхэд багчуул бас сурах байх л гэж боддог шүү дээ. Манай дээдчүүд бол дандаа тийм даав мав хавчуулж ойдог, цуйн буу хавчуулж ойдог биш. Тэр бол яг ер нь болох нь болдог л хэдэлдээ нэгэн даав хавчуулаад ойдог. Би бол одоо өөрөөр нь хавчуул, ширийг хавчуулж ойдог. 3 давхар ширттэй гэсэн л үг одоо. Тэр шир яагаад тийм болж байна гэхэлэр
голын шир айраг эсгэлэн айраг хийхлээр ингээд хөөдөг. Тийм ямар ч гойжих юм байхгүй л болдог. Тийм учиртай. Одоо эн чинь ингээ 3 давхар ширээ байж байгаа шүү дээ. Ширээг хавчуулаад ингээ хүрэх хоёр тал. Голдоо нөгөө ширээг хавчуулаад ийм шир хавчуулсан гойж болохгүй тулд Одоо нэг ойсэсг нь одоо энэ айраг одоо шүүрч хасгарах уу? ягаал анханаас нь зөв хийх юм бол бас гарахгүй нэ шүү дээ, тийм ээ. Хинжээгийн зөв байх юм байна те. Тэг хинжээг их сайхан жигдэх авах хэрэгтэй. Хинжээг яг ингээл багцаагаар яг ингээл жигдэх. Ингээ 3 ширээ ингээ давхар барьсан байгаа шүү дээ. Тэг ингээ гуруулангийн чангалж барьж байгаа л тэгэл ингээл хатгаад гараад ирсэн. Манай өвөө аав өдр ингэж хөр хийдэг байсан. Тэгэл яг эдчнийхээ хүрийн ширээр л хийчдэг байсан. Тэгэл ай сахалтын хүмүүс хараад чи ямар гоё хийдгийг. Манай ширээр хийгээд өгөөч гээл. Тэгэл ер нь хэлсэн те. За одоо ингээ болно одоо эндээс ингээ тавчлаад эхлээд аяад ингээд энэ дээр ирж ингэж энэ хүртэл ингэж ойно гэсэн үг. Би бол аваар их бахархдаг. Тэгээд манай бол одоо 10 гаруй жил одоо хөр хийж байгаа. Тэгээд одоо энэ хавийн айлуудыг бол бүгднийг одоо хөртөө одоо энэ хавьд бол тэгэл бүгд л хөөрний айраг ууж байгаа. Тэгээ энэ өвийг одоо өвлж авч байгаа даа үнэхээр их баяртай байгаа. Нодноогоос ер нь бас сур илдэх ахаараа заалгасан. Тэгээ яг ч хөөр мөхөр ойд сураг байгаа. Хөөрөө энэ жилийн үед гэх юм бол хөөрөө ойд сурна да. Тэгээд хазаар нөхдөр нь бүгдийг бас ер нь сайн сурна. Энэ сураар энэ юу хийдэг вэ? Сураар, хазаар, ногт, бугуйл, дашууч өдөр. Бүгдийг хийн тийм. Тэгэл гүнзэл уяаны хийц одоо ерөөсөө тэр энэ бүрийн ширээчтэй бүхэл юм хийн штэ. Одоо морь өмдөг хүн болгоны хэрэгэлдэг юм. Уурганы хов мөв гэдэг одоо ерөөсөө байхгүй юм штэ. Жирэм мэрэм дөрөөн сур дөрөөн холбоос ганцаг тийм ээ. Одоо ингээд та гуравт ингээд одоо жижиг юм хийл гэж их сургана. Энэ бол одоо ерөөсөө тийм жижиг л болохоос одоо ерөөсөө яг морь тавихад мөн боломжийг яг адилхан яг морь тавьдаг өдөрт яг адилхан хийсэн. Одоо энэ цоололт байлт одоо энэ буруу зөв харна гэдэр гэдэг нь одоо яг бүгд одоо энэ амнууд нэг юуны юм чөдрий одоо нэг нь энэ богинохон байвал энэ нь урт байдаг. Нэг талынх нь 3 хуруу, нэг талынх нь 4 хуруу, нэг хуруугаар илүү байдаг. За. Тэг ингэж хийн гэсэн үг. Ингээ уртыг нь хоёр угуул энэ тийм ээ. Энэ богинохон энэ нь урт. Чөдөр хийн. За ташуурыг бол одоо ингээд мөн адилхан энэ бол жижиг ташуур, том ташуурыг мөн л адилхан яг энэ шиг л болно гэсэн үг. Чөдрийг гуруулаа хийгээ сурчихна. Энэ ташуурыг гуруулаа хийгээ шүлжээ сурчихна. Тийм ээ. Тэг яах нь яг энэ юуг нь бэлдээд өгнө. Яг энэ сур юуг нь. Тэгээд энэ сураар яг ийм хийгээд ирээр ихлээр яг ингээд хийддэг. Ингээд бүгдээрээ зэрэгцээд элбэт хийн заа юу. Гайгүй дэ хараад өг сурна үстэй ингээд цуг хийвэл энийг чангал энийг тат энд нь мод хий гэхэд бол хийн байж. За тийм байна. За би 5 настайгаас эхэлж мөрөнд сурсан. Мал тавтай. Би Бацаахан ахын дэрж хазаар ногтыг гэж сурах гэж ирсэн. Тэгээд энэ 6 сарын хугацаанд хазаар ногт хийнэ. Одоо манайд одоо 2 настай тэгээд морьных дуртай морь хараал байна. Одоо нэг хөдөөний одоо нэг хүүхдүүд 3 настайгаас голдоо ингээ морь унцардаг. Батаахан ирсэн зорилго маань одоо энэ дүүдээ энэ хазаар ногтыг хийж өгөх гэж ирсэн. Одоо би тэгээд сурахж байгаа. Тэгээд би одоо өөрөө чаднаа. Монголчуудын язгуур өв соёлыг сурчлан таниулж, өвлөн уламжлагчдыг бэлтгэх зорилготой манай нэвтрүүлгийн дараагийн дугаарт Ховд аймгийн Манхан сумын өвлөн уламжлагч Бадамцгийн зааж буй Загчин бие биелгээг танилцуулах болно. Хүүхэд залуус маань хэрхэн яаж суралцах бол? Бие биелгээ бол зөвхөн хөдөлгөөн бүжгийн урлаг биш. Энэ нь олон ясны түүх, заншил, дуу хөгжим, үлгэр домог, туйс, хувцас өмсгөл, тоглоом наадмыг багтаасан өв соёлын цогц үлээ. Өв соёлоо мэдээ, өвлөн уламжлалыг.